За гишүүддээ өдрийн мэндийг хүргье. За Батэрдэн даргад бас ажлын амжилт хүсье. Монгол улс 2030 онд ямар байх вэ? Тухай бид бүхэн бас одоо ярилцж байна. За хоёр сайн зүйл бас байна. 2019 оны үндсэн хуулийн бас нэмэлт өөрчлөлтөөр 25-ийн 1-ийн 7 заасан Монгол улсын бодлого төлөвлөлт тогтвортой байх гэсэн энэхүү одоо заалтыг зарчмыг бас баримтлахыг одоо эрмэлзэлсэн байна. Хоёр дахь нь шалгуур үзүүлэлтүүдийг илүү сайжруулах алхмуудыг бас хийсэн байна. За тодорхой индексүүдээр бас гаргаж ирээд хэмжигдэхүйц байх, тодорхой байх иймэрхүү одоо шаардлагуудыг бас сайжруулсан байна. За анхаармаар тодруулмаар бас хэд хэдэн зүйлүүд бас байна. Ерөнхий сайдаас бас эхлээд одоо асууя. Таныг бас анх сонгогдож байхад ерөн залуучуудын асуудал дээр залуучуудын оролцоо болон одоо яг энэ төрийн гаргаж байгаа энэ бодлого шийдвэр хоорондын уялдаа холбоо нэг л одоо юм зааг ялгаатай. Тэгээ үндсэндээ төр улсдаа тодорхой байгаа ирээдүйдээ итгэл бас нэлээд муу байгаа тухай үнийг хэрхэн одоо сэргээх тухай бас би танаас асууж ирсэн. Таны өргөн барьсан 2026 оны төсвүүдээр залуучуудын яамтай засгийн газар гэж одоо хэлэхээргүй төсөв орж ирсэн. 200 орчим сая төгрөгийг 21 аймаг 9 дүүрэгт байгаа таны сая хэлсэн хүүхэд залуучуудын 1 сая орчмыг бол бүрдүүлж байгаа. Дийлэнх энэ хэсэгтээ бол зарцуулна гэдэг ийм байдалтай төсөв орж ирсэн. Зарчмын зөрүүтэй саналууд гаргаад энийг бас одоо жоохон өөрчлөё, анхаарал хандуулъя. 12 төрлийн төсөл арга хэмжээг залуучууд руу чиглэж хэрэгжүүлъя гэдэг санал гаргасан. За нөгөө улаан лаазаа өргөөд 3 удаа санал хурааж иж дэмжигдсэн саналыг унгаасан. Сая бүрдэж дарга байхгүй хүн орж ирээд техник ажилласангүй гэдэг нэрийдлэр үндсэндээ одоо ухаан удгийн энэ одоо хянан шалгах төр хороо байгуулах асуудлыг үндсэндээ одоо дэмжигдээгүй гэдэг ийм томьёолыг бол одоо гаргаж ах шиг байна. Яг зарчмаа одоо үндсэндээ ярих юм бол энэ саналыг 3 удаа санал хураахад иг насан гишүүн, хээ болормоо гишүүн танхимд байгаагүй эргэж орж ирж үндсэндээ одоо сураалгасан гэдэг. Ингээд нэг ийм яг нэг зарчмаа барих гэж байгаа юм шиг барихгүй юм шиг хүн болгонд өөр байдалтай үйлчлдэг нэг ийм нөхцөл байдлууд сүүлийн сард бол маш их харагдаж байна. Та нарыг бас одоо баймасаа ажиглаад л байгаа. 4.2-5 дээр залуучуудын асуудлыг тусгахдаа залуучуудын хөгжлийн индексээр хэмжнэ 61 байгааг хэд болох нь тодорхойгүй ийм зураас одоо ингэж тавьсан байж байна. Одоо ер нь бид яг энэ залуучуудын асуудал дээр ямар байр суурь цаашдаа илэрхийлэх вэ? Ам ажлын зөрүүгүй байна гэж та бас хэлж байна. Гэхдээ яг одоо бодит байдал дээр төсөв дээр оруулж байгаа юм байхгүй. Төлөвлөгөөн дээр зааж байгаа байдал нэр төдий хэмжигдэх одоо ийм одоо байдал нь хоосон. Тэгээ энэ залуучуудын хөгжлийн индекс чинь өөрөө 5 асуудалтай. 5 асуудлаас 2-ыг нь оруулаад ирсэн гэдэг. Ингээд наривчлаад ярих зүйлүүд нэлээд байна. Ундрам сайд хариулах уу, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиа эзэн ярих уу? Төрөөсийн орон сууц гэдэг хөтөлбөр эхлүүлэе гэдэг саналыг бас байнгын орноос гаргаад өгсөн. Боловсролын зээлийн санг хөгжлийн сан болгоод гадагшаа явдаг гэж дотооддоо сурдаг ийм тогтолцоог бий болгоё гэдээ ингээд ярьсан. Залуу малчтын хөтөлбөр хэрэгжүүлэе гэсэн. Энэ бүх саналууд ерөөс хаданд хэлж байгаа юм шиг болоод байна. Залуучуудын дэд хорог миний би бас ахалж байгаа хувьд бол энэ асуудлыг дараа дараагийн хэлэлцүүлгүүд дээр тодорхой бас ярихгүй болохгүй байна гэдэг ийм саналтай байгаагаа бас хэлье. За бүсчсэн хөгжлийн асуудал дээр би нэмэлт хариулт авчаад асууя. Шийдвэр ерхий сайд хариулъя. За залуучуудынхаа санал бодлыг сонсож тэн дээр үндэслэж энэ бодлого шийдвэр хууль санаалж ах хэвээр. За би бол зунчин энэ үндсэн чиглэлийг хилцүүлж шинэ итгэл, эр шинтгэл гэдэг энэ санаа залуучуудаас гарч ирсэн санаа. Монголын залуу ямар хүчрхэг оюун санаатай орчин үеийн болцсон юм бэ гэж. Энийг шинэ итгэл гэж нэрлэж байгаа юм. Залуучуудаа сая та бүхэнээр Netflix-ийн шоунд орж байгаа Монголын залуучуудыг хар, Саксныхаа, Шатгийнхаа залуучуудыг хар. Та харин одоо үеэсээ хоцроод ийм коммунист сэтгэлгээтэй байж болохгүй. Залуучууд боломж өгөх ёстой болохоос биш мөнгө халамжинд дулдуулчихлахгүй. Залуучууд төсөв тавих ёстой, дэх ёстой ийм коммунист сэтгэлгээнээсээ салмаар байгаа. Харин залуучууд чинь бидэнд боломж өгөөч гэж байна. Бидэнд шийдэл өгөөч гэж байна. Энэ эдийн засгийн аюулгүй байдал санаа зовж байна.
би 4 бүсийн чуулга уулзалтанд за залуучуудаа татварын реформыг шинжил хийхэд залуучууд бол мөнгө төсөв биш энэ татвар дээр нөөтийг бууруулж өгөөч энэ боломжийг бидэнд олгож өгөөч гэж ярьж шít. Залуучуудын хөгжлийг дэмжих асуудал чинь тоогоор биш чанараар хэмжигдэж байна. Тэр уулзалтууд дээр та ганц дээр ч оролцоогүй. Одоо залуу гишүүний хувьд оролцоод явах болов гэж бодсон ч залуучуудаа сонсох хэрэгтэй. Тэднийхээ хүсэл эрмэлзэл тэмүүлэл хүчрэх оюун санааг дэмжсэн боломж олгосон ийм сан санаачлах гаргаж залуучуудаа соён гэгэрүүлэх ажлын боломж олгох инновац захим шилжилт захим эдийн засгийн дээр орчин үеийн хандлагуудыг дэмжсэн тийм ээ. Энэ мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн мэдлэгтэй босолтой байх эрүүл монгол хүн байх спортлог байх ийм чадваруудыг эзэмсэн залуу үеэ төлөвшүүлэх чинь бидний хамгийн чухал зорилт. Энийг зөвхөн төсөвт мөнгө тавьж залуучууд халамж мөнгө хувааж иддэг юм шиг ийм ойлголтоор хэмжиж болохгүй. Тийм учраас сэтгэлгээнд бас өөрчлөлт гаргана. Залуу мөртлөө хөшин сэтгэлгээтэй хүмүүс байж болохгүй. За ондруу сайд хариул. За залуучуудын асуудал одоо залуучууд маань нийгмийн нэг бүлэг учраас бүх яамд одоо энэ залуучуудтай холбоотой асуудлыг хариуцах ёстой. За энэ төлөвлөгөөнд байгаа энэ залуучуудын хөгжлийн индекс нь өөрөө 3 жилд нэг удаа гардыг. Тэгээ хамгийн сүүлд 2023 онд гарсан байгаа. Тэгэхээр тэрний дараагийнх нь 2026 онд гарна гэсэн үг. За энэ индекс дотор бол боловсрал, эрүүл мэнд, улс төрийн оролцоо гэх мэтчлэн одоо хэд хэдэн зүйлээр оноо тавьж байгаа. Тэгээд улс орнуудыг ирэмбэлдэг 23 онд бид нар 61 байсан бол одоо 26 онд 59 орно гэж ер нь бол зорж байгаа. За залуучуудын хөгжлийн хуулийг бид нар сая бас одоо орон нутгууд яамдууд дээр бас нэлээд хилцүүлгүүд хийгээд төрийн ордонд нэгтгэхэд тэгээд асуудлуудын бүгдийг нэгтгэхэд ерхий сайд төгсөн байгаа. Хуулийн төслийг тун удахгүй За тодруулъя. За ерхий сайдаа уулзалтуудад ганц нэгт нь оролцсон та бас анзаараагүй байж магадгүй. Дотортой холбогдлолтой бас Рио парктаар болсон уулзсан дээр би бас оролцсон. За татврын асуудал дээр тодорхой үр дүнгээс залуучууд хүсэж байгаа. Тэр ажлыг одоо бас үндсэндээ 2026 онд ямар үр дүн гарах вэ гэдгийг харж байгаа. Тодорхой үр дүнгийн тухай л яриад байгаа маа. Таныг бас одоо яг энэ залуучуудынхаа оролцож байгаа тэмцээн уралдаануудыг хараад дэмжиж байгааг бол ойлгож байгаа. Гэхдээ яг энэ ажлын байр нэмэгдүүлэх, байр орон сууцтай болох энэ мачтын асуудал энэ төр дээр ингээд бид нар чагсаалтын нэлээд хойгуур оруулаад ингээд яваад байж болохгүй байна. Тодорхой юу байна вэ гэдэг ийм л асуултыг би танаас бол асууж байгаа. Тэгээ энэ орж ирж байгаа саналууд нь ч гэсэндээ маш өрөнхий шалгуур үзүүлэлтүүд нь хоосон байна гэдэг энэ шүүмжлэлүүдийг та бүхэн маань аваарай. За зүүн бүсийн хувьд бол түүх аялал жуулчлалын бүс нутаг байгаа. Ундрам сайд энэ дээр бас одоо тодорхой ямар зорилтууд байгаа вэ гэдгийг бас нэмж хариулаач. Ундрам сайд. За зүүн бүст тэр дундаа Хинтээ аймагт доктортой аялал жуулчлалын төсөл хэрэгжээд явж байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр тэгээд энэ төсөл маань намайг ажил авахд нэлээд гаццсан байсан. Энийг урагшлуулад одоо бүх бүтээн байгуулалтуудын эх жил дуусгахаар бид нар төлөвлөж байна. За үүн дээр нэмээд бид нар бас энэ аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлоод засгийн газраар оруулах гэж байна. Мөн одоо энэ 2026 оны төсөвт бид нар аялал жуулчлалын компаниудаа дэмжих зорилгоор 6% хүүтэй нэг хөнгөлөлтөй зээлийг 150 тэрбум төгрөгийн зээлийг орон нутагт ялангуяа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкудаар дамжуулж олгохыг. Тэгээд ер нь цаашид аялал жуулчлалын компаниудын ажилтнуудыг одоо сургалтад хамруулж илүү одоо үйлчилгээ чанар дээр нь анхаарна гэж төлөвлөж. За ган хөлөг гүшүүн.
За 5 жилийн үндсэн чиглэлд хил дамнасаа ил жуулчлалыг хөгжүүлнэ. Дотоодын болон гадаадын жуулчдын тоог 173 мянгаас 186 мянгаар нэмэгдүүлнэ гэсэн ийм зорилт орсон байна. 5 жилд бид 13 мянган жуулчнаар нэмэх ийм зорилтыг ямар тооцоо судалгаанд үндэслэж гаргасан юм болоо. Тэгээ энэ бол одоо бас хангалттай юу гэдэг энэ асуултыг асууя. За хөдөө аж ахуйн сайдаас бас бид тавиад байгаа зүүн бүсийн 7 бомбт эдийн засгийн эргэлтэнд орохтой холбогдолтой ямар заалтууд байна вэ? За Дорнод аймгийн Халхгол сумын Тариланчид наашаа 1000 км биш 20-30 км Баян Ушуу бомб руугаа нэвтрэх боломж байх уу? Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Малчин наашаа 7-800 км газар явуулгүйгээр тэндээсээ бичгтийн бомб руугаа 50-60 км яваад хөдөө аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүн экспортлох боломжийг бид эх 5 жилийн хугацаанд олгож чадах уу? Энэ дээр тодорхой ямар заалтууд байна вэ гэдэг дээр. За жиг хөдөө аж ахуйн сайд. Би бол гаргамаар л байна шүү дээ. Хэн хариулах юм? Нийгмийн сайд. За дэлгэр сан сайд. За бид бол жил болгон урд төрштөөгөө бомбын асуудлаар уулзалт хийдэг. Одоо ингээ удахгүй он гараад уулзалт хийн. Тэгээд мөн одоо энэ 17-18-нд Шанхай хамтын ажиллагааны орнуудын ерөнхий сайдын уулзалтаар Москвад бас уулзахдаа энэ бомбын асуудлаа бид нар ярихаар төлөвлөсөн байгаа. Тэгээд таны хэлж байгаа одоо саналыг хүлээж авч байгаа. Ер нь бол хил орчмын иргэд бол ихэнхдээ бол одоо зөвхөн одоо нэг уулуурхаан бүтээгдэхүүн гарахаар зохицуулсан ийм гарцаар бас гарах их хүсэлтийг тавьдаг. Тэгээ энэ болгонд бас нөгөө урд түвш маань бас тодорхой шийдэл гаргадаг учраас ийм одоо хүлээлт их байдаг юм аа. Гэхдээ бид нар бол аль болохоор энийг хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ дээр бас За нэмж хариулъя. Дэлгэр сан. энэ дээр тодорхой бодлого гаргаад ямар ч шийдэл гаргана гэдгийг бас гишүүндээ хэлье. Баярлалаа. За Ондром сайд. За хил орчмын аялал жуулчлалыг жуулчлалтай холбоотой бүгд найрамдагтад ард улсын засгийн газар, манай засгийн газар хоёр хоорондоо тохиролцсон асуудлууд байгаа. Тэгээд үүнтэй холбоотой яг энэ хил орчмоор гарах процедурын асуудлыг журам боловсруулад манай яамнаас хууль зүйн яамд хөргүүлсэн байгаа. Тэгээд хэрвээ хууль зүйн яам одоо сайданд батлах юм бол үүний дагуу хил орчмын аялал жуулчлалт нэлийн хөгжихөр төлөвтэй байгаа. За үндэсний статистикийн хорооноос гаргасан тоогоор бол бид нар өнгөрсөн жил 727 мянган жуулчин авсан. Энэ жил нэг 800 гаруй жуулчин болохоор им төлөвтэй байгаа. Тэгээ бид нар ер нь цаашид тооноос илүү чанарт ирээд жуулчид маань Монгол улсад тодорхой хэмжээний одоо валют зарцуулдаг ийм чанартай жуулчин руу анхаарах нь зүйтэй байна гэж бодож байгаа. Тийм учраас одоо тооны өсөлтийг бол арай багаар тооцоолсон байгаа.